Сайн байна уу? Намасте йогийн үүсгэн байгуулагч Даваа багш байна. Намасте йога үүсгэн байгууллагатад 10 жил болж байна. Тэгэхээр энэ жил манай 10 жилийн ой бид нартэй хамт байсан манайд багшилж байгаа багш нар болон биднийг үргэлж дэмждэг гэр бүл, найзууд, оюутнуудтай баярлалаа. Анх 2014 онд йогийн багшийн курсыг Лос Анжелес төгсөөд Монголд ирэхэд бол Виньяса йога Монголд байдаггүй, хвчлэн хаатха йога байдаг гэсэн. Тэр үед хүмүүс йогыг юу гэж хардаг байсан бэ гэхээр йога бол магадгүй тураах, галбирж явах, тэгээ сонголт их хийдэг энэ зүгээр л яг нэг юм фитнесийн нэг төрөл гэж боддог байсан. Одоо 2024 онд 10 жилийн дараа хүмүүсийн йогийн хандлага илүү йог чинь биеэр дамжиж сэтгэлийн эрүүл мэндэд анхаардаг одоо нэг ийм аппликейшн байна гэдгийг бүгд дэлхийд даяар ойлгодог болсон. Сайн бацгаана уу? Намасте йогийнхаа 10 жилийн огоор нийт йогчтойгоо, йог сонирхогчтойгоо уулзж байгаадаа баяртай байна. Бид нэр анх Виньяса йогыг дэлгэрүүлэх үйл ажлыг эхлүүлсэн байжгаад улмаар Виньяса йогийн багш нарыг 200 цагаар бэлддэг байсан. За одоо ч гэсэн бэлдэж байгаа. 10 жилийнхаа ойн босгон дээрээ бид нар 300 цагийн олон улсад багшлах эрхийн сургалтаа эхлүүлсэндээ маш их баяртай байна. Тэгэхээр нийт өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид нар хөтөлбөрөө улам баяжуулах, сайжруулах, багш нар маань өөрсддөө суулгаж энийг улам одоо батшиж тогтоох гэдэг дээр маш их анхаарч ажилласан. За тэгэхээр нийт Виньяса йогийн багш нар маань бид нар өөрсдөө ч гэсэндээ энэ талаараа улам мэрэгч байгаадаа их баяртай байгаа. Тэгэхээр бид нар заримдаа өөрийгөө бэртэл гэмтэлтэйгээд ямарваа нэгэн юмнаас дасгал хийхгүй, би алахгүй, би машин цуучи, би юунд ч явахгүй, юу ч хийхгүйгээд айгүй их өөрийгөө хязгаарладаг. Энэ тоолон та өөрийнхөө сэтгэлээ хязгаарлаад байгаа гэсэн үг. Ямар ч кондишнд вэ, ямар ч бэртэл гэмтэлтэй вэ, та хаач вэ, йогыг бас хийх боломжтой. Насны хязгаар байхгүй, бэртэл гэмтэл хязгаар байхгүй, жирэмсэн төрсний дараа гэд бүр ингээд гоё илүү нарийн дитейлд болоод яваад байгаа. За манай хөтөлбөрийг бол Америкийн нэгдсэн улсын йогийн мастер Чак Миллер, Мати Исрати багш нар маань гаргасан. Тэгээд багш нар маань бас манай сургууль дээр одоо ингээд сүүлийн жилүүдэд ойрхон ирж сургалтуудаа, агсан шатны сургалтуудаа явуулж байгаа. Энэ жил 10 сарын 14-нд бас Чак Миллер багш маань ирэх гэж байна. 108 сард Каролина Голдберг багш маань ирэх гэж байна. Тэгээ улам гоё нарийн сургалтуудыг явуулах гэж байна. Бид нар бас 10 жилийнхаа ойгоор Америкийн нэгдсэн улсын Emory их сургуулийн CBCT буюу танин мэдхүй зориулсан энэрхүү сэтгэлийг хөгжүүлэх ийм бяцлаглалын хөтөлбөрийг бас оруулж ирсэндээ маш их баяртай байгаа. За бид нар бол ер нь оруулж ирээгүй Дэлгэн утаг цан гэд Монголын одоо том байгууллага байдаг. Тэгээд Дэлгэн утаг цангаас бид нар энэ хөтөлбөрийг бас оруулж одоо манай нийт багш нар маань, оюутнууд маань суралцж байгаадаа маш их баяртай байна. 300 цаг дээр бид нар юуг зааж байгаа гэхээр ямар ч бэртэл гэмтэлтэй хүн йог хийж болно. Йог хийхгүй байгаа чинь таны сэтгэл юм. Тэгэхээр бид нэр яаж анхааралтайгаар, ухаалгаар өөртөө тохирсон дасгалыг тэр хүн өөрөө сонгоно, тий? Бид нэр хажуугаас нь ийм бэртэл гэмтэлтэй хүмүүст ингэж ажилланаа. Ийм сэтгэлийн савлгаан дээр хүн өөрийгөө хийлэхгүй байгаа, хийж байгаа гэдгийг илүү лавшруулж, бүр детальж нэрэвчилж зааж байгаа. За сүүлийн жилүүдэд манад йогоор хичээлэх бол жилээс жилд ихсэж байгаа. Тэгээ йога нь бол өөрөө сэтгэл санаа болон бие махбодын эмчилгээ гэж үздэг. За йог хийснээр тухайн одоо хүн йогийн одоо өвөрмөц байрлалаар дамжуулан одоо биеийн дээд доод булчин, их биений одоо нөгөө булчингийн хүч, тэсвэр, уян хатан, тэнцвэр сайжирдаг. Нөгөө талаас йог хийж явах үеийн зөв амьсгал маань хүний сэтгэл санааг бас сэргээж идэг. Тэгэхээр энэ хоёрын хослол нь өөрөө mind and body therapy буюу одоо сэтгэл санаа биеийн эмчилгээ болж идэг байна. Йогоор хичээлж байгаа хүмүүсийн хамгийн гол зорилго нь бол одоо биеийн эрүүл мэндээс гадна сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор бол сүүлийн жилүүдэд йог их хийж байна. Тэгэхээр 10 жилийн турш бидэнтэй хамт байсан нийт багш нар, оюутнууд, йог сонирхогчид та бүхэндээ баярлалаа. Бас үргэлж бидэнтэй хамт байдаг найз нөхөд бидрийг дэмждэг та бүхэндээ бас баярлалаа. Бүгдэнд нь 10 жилийн өмнө баярын мэнд хүргэе. Тэгээд йог бол бидний
олж болох хамгийн дээдийн мэдлэг байдаг болохоор та өөртөө хөрөнгө оруулаарай. Таны эрүүл мэнд, таны гоо үзэсгэлэн, ур ухаан бүхэн чинь таны гарт байгаа шүү. Баярлалаа.